За энэ 7 хоногор багаар нэмж хураасан тарга байгаа. Баг зэргийн эсэглэн амттай аруул гаргаж авахын тулд таргаа хураагаад эсэгдэг байгаа. За таргаа за одоо ингэж буцлаад шар сүүн ялгараад ирнэ. Харагнаа. Шар сүүн ял. Ингээ зөөлөн галаар өртгөртөн туслана. Ингээ нэлээд өтгөрөөд хүртсэн. Буцалгана. За тарга 2 цаг орчим зөөлөн галаар буцалгаад ингээд өтгөрөөд ирнэ. Тэгээд гал дээр нь тавьд хөргөөцсөн байгаа. Энэ өтгөрсөн хэсгийг нь боц гэж нэрлэдэг. За ийм цагаан таараар өөртөө аруулныхаа үг тоёод шүүх арцаа. За харцаа сайн ингээд шүүгдээд шар усан сайн шүүгдсэний дараа хоёр модон гамбанцанд авчаад хүнд зүйлээр даруйж тавина. За дээр нь нэлээд хүнд зүйл тавиад шахтан одоо үдсэн шар усын шахахад тусна. Чодоо тавьчихлаа. За одоо ингэж үлгэнлээ. За өчигдөр шахаж тавьсан арцаа 1 хоног шахаад за ингэж энэ бол ингэж шахсан арц болно. За одоо ингэж аруулаа. Дандаа. За ингээд шахсан аарцаараа гэхэд ийм олон нэр төрлийн одоо ааруул, аарц гэд бараг бидний нөгөө өдөр тутамдаа хэрэглэдэг чихэр те талах боо гэдэг зүйлтэй харьцуулахааргүй маш олон төрлийн ийм бүтээгдэхүүнийг монголчууд маань зөвхөн шахсан аарчнаасаа гаргадаг юм байна. Хөдөө ирээд л одоо энийг сурлаа. Тэгээ энд одоо жишээ нь сүн хурууд байна, хатаасан аарууд байна, мэхээртэй ааруул байна.
чихэртэй ааруул, хорхоо ааруул, тэгээд жижиг ааруул энд болохоор одоо хүүхдүүдээ хийс үзэмтэй хөлтөөсөө аарч байна. Бага зэргийн бор сахараар авдаг. Тэгээд зөвхөн аарцнаас гэхэд ийм олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг ингээ гаргаад боловсруулдаг гэсэн монголчууд тийм байна. Одоо цагаан идэ боловсруулах философи бол маш агуу байна. Тэгээд энэ бүхнийг ингээ заа сургасан та нартай комментээр байнга битээрлөө бичиж одоо өөрсдийнхээ чаддаг мэддэг бүхний явуулдаг та нартай маш их баярлалаа. Мөн ээжтэй болон одоо энэ суманд минь амьдарч байгаа цагаан эдэнийхээ соёлыг яг тээж яваад залуу сургадаг бүх хүмүүст үнс төлөөсөө баярлалаа гэж хэлье. Тэгээд та нар маань бас гэр гэртээ одоо өөрийнхөө боломжоор тарга буцалгаад ингээд ааруулаа хийгээд сураарэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.